Сайн уу за би чамд нэг зүйлийг хэлье. Чи том болоод хэн болох вэ? Юу хийх вэ? Ямар мэргэжтэй болох вэ гэж ээж аваа багш нар чинь байнга асуудаг. Гэтэ тэд нэг зүйлийг мартчихдаг. Чи хэн болох вэ гэхээс илүү чи юу хийхдээ хамгийн их жаргалтай байдаг вэ гэж асуух нь илүү чухал. Магадгүй чи зургатаа цаг хугацааг мартдаг ба. Эсвэл чи эвдэрсэн зүйлсийг засах тууштай. Бүр эсвэл бусдыг сонсоод зөвлөгөө өгөхөд бусд хүмүүс баярлдаг ба. Энэ бол зүгээр нэг зүйл биш. Энэ бол чиний супер хүч. Ирээдүг гэдэг бол заавал эмч, хуульч, тоогооч болохын нэр биш. Ирээдүг гэдэг бол чиний дуртай, чиний сайн хийж чаддаг, бусад хэрэгтэй тэр зүйл юм. Харин чи өөрийнхөө тэр супер хүчийг олсон уу? Энэ сугаар бид хамтдаа өөрийгөө таних, дуртай зүйлээ мэрэгжил болгож, хамгийн гол нь өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээхэд суралцах болно. Хэрв чи өөрийнхөө мөрөөдлийг хайж байгаа бол эсвэл чи юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа бол намайг дагаад суугт маань нэглээрэй. Дараагийн дугаараар уулзцгаая. Чамайг илүү сайн ойлгох аялал эндээс эхэлнэ. Баяртай.